Говьолтой аймгийн прокурорын газраас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарал хандуулан энэ он санаачлан зохион байгуулсан ажил нь үр дүнгээ өгч эхэлжээ. Тухайлбал орон нутагт зөнхлөн үлдэгдэж жил ирэх тусам гаралтын тоон нэмэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль тогтоомж зөрчих зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, уг зөрчилдөд тэмцэхэд шинэлэг санаачлах нэвтрүүлэх зорилгоор аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл аймгийн цагдаагийн газар гэр бүл залуучуудын хөгжлийн газартай хамтран гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд инновац нэвтрүүлэх найдныг зохион байгуулсан байна. За Говьолтой аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль тогтоомж зөрчил бол зөнхлөн үлдэгддэг. Энэ зөрчил маань нийт зөрчлийн 14-өөс 15% эзэлж байна. Иймээс Говьолтой аймгийн прокурорын газраас санаачлан гэр бүлийн хүчирхийлэлс урьдчилан сэргийлэх ажил инновац нэвтрүүлэх сэдвт аяныг бол 3 сарын хугацаанд зохион байгуулсан байгаа. Тус аяны хүрээнд бол аймгийн цагдаагийн газар гэр бүлийн хүүхэд залуучдын хөгжлийн газартай бол хамтарч нийлээдгүй ажлуудыг бол төлөвлөгөөнд тусгай ажиллаж байна. Ихэнх ажлууд маань бол амжилттай зохион байгуулагдаж байна. Эдгээр ажлуудыг зохион байгуулахад бол Говьолтой аймгийн прокурорын газраас мэргэжил арга зүгээр хангах, чиг үүрэг өгөх зэргээр хамтран ажиллаж байна. Аяны хүрээнд эрэгцтэй хамгийн ойр ажилладаг сумдын хамтарсан багийг чадвархжуулахад анхааран ажиллажээ. Энэ прокурорын байгууллагын санаачлагаар дөрвөн байгууллага хамтраад ийм аян өргөнүүлж байгаа. Тэгээ энэ аяны хүрээнд 18 сум өөрийн онцлог тохирсон ийм шинэлэг ажлууд хийж байгаа. За энэ аян бол ер нь зохих үр дүнгээ өгч байгаа. Ер нь тодорхой ашиг холбогдол бий болж байгаа. Ер нь бол хуучин гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг бол сумдад бол ойлгодог байсан. Гэр бүлийн хүчирхийлэлд бол нүд тассан байдал бий болсон хөдөөгийн нөхцөлд. За энэ аяны хүрээнд бол заавал эвлүүлэх арга ажил төлөвлөсөн байж байгаа сумдад. Хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулах. За сумд болохдоор энэ аяны хүрээнд хүчирхийлэлс урьдчилан сэргийлэх ажилд тухайн сумдаа юу шаардлагатай вэ гэдэг ийм төлөвлөгөө боловсруулсан байна. За тогтмол утас ажиллуулдаг болсон. Байнгын утастай болсон. Энэ мичлэнгийн ер нь сумдад байгаагүй энэ аяны хүрээнд хийгдэж байгаа шинэлэг ажлууд бий болсон. Говьолтой аймгийн бүх сумдын нийт 33 хамтарсан баг тус аянд идэвх санаачлагтай оролцож гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль зөрчих зөрчлөөс урьдчилан сэргийлэх шинэлэг санаачлагууд гаргажээ. За манай аймгийн хэмжээнд 33 хамтарсан баг 266 гишүүнтэйгээр тухайн сум орон нутаг анхан шатны нэгждэр гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, эргүүлэх, илрүүлэх, хариу үйлчлэгээ үзүүлэх энэ арга хэмжээг анхан шатн дээр бол үзүүлж ажилладаг байгаа. За мөн прокурорын байгууллагын санаачлагаар бид 2021 онд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил инновац нэвтрүүлэх гэдэг энэ хүн аяныг бол зохион байгуулж маань аяны үйл ажиллагаа бол ерөнхийдөө дуусах шатндаа ороод бид нэр эцсийн тайлангуудаа бас нэгтгэж байна. 9 булаг сумын 11 хамтарсан баг маань аяны хүрээнд 6 зорилтын хүрээнд 57 арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. За гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлтэй ийм гэр бүлийн судалгаа гэх мэт ийм наривчлсан судалгаануудыг бол шинжилж сур судалгаагаа баяжуулсан байгаа. Энэ судалгаан дээр үндэслээд бид нар бол энэ зорилттой бүлгийнхаа иргэдэд чиглэсэн үйл ажиллагаануудыг бол зохион байгуулсан байгаа.